За та бүхэндээ наадмын баярын мэнд хүргье. Студион орж хуушуур идлээ. Хүйд одоо удаг орлоо. Гэтэ өнөөдөр хэдүүлээ өрсөн юу яа. Гарынхаа хуушуур хийж гитнэ. Юу гэрийн хуушуур шиг тийм сайхан юм шиг байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хуушуур хийж олсуудыг буруу гарга байхгүй. Хэдэн 100 мянгаар нь одоо хуушуур хийж олсууч явах хэцүү дээ. За бид болохоор өөрсдийнхөө гэрийнхаа хуушуурыг яг гэрийнхаа одоо хүмүүс зориулж хийж авчраас мэдээж амтлаг болно тодорхой. За ингээд өндгөө хийцэн. Тэгээд усандаа жоохон давс хийгээд жоохон хийсэн чигээр тэгээд зурч. Наадмын хуушуур идэл яг уу тэгтээ гэрийн хуушуур гоё л дөө. Аргагүй да сайн амтлж идэн сайн махаар хийн одоо бүх амтлагчдаа хийн тийм учраас өөр. Жоохон шинхэн зураад яал тавьчих. Жоохон шинхэн зураад тэгээд сайхан амраач. Тэгээд амраах учраас эхлээд гурилаа зураад тавьчихсан. Наадам бол яг цагаагаар сайхан их өнгөтэй жахваатай. Сайхан одоо наадчих. Маш гоё өнгөлөг наадам болж шүү дээ. Нээлттэй үзье. Нээлт сайхан бүтээл маань одоо бас төрийн зайхтанд орж дуулагдлаа. Сэтгэл сайхан байна уу. Гурилынхаа ус мосыг нам таарсан байна шүү дээ. Сайхан зураад. Амраах тавьчих. Тэгээд махаа бэлтчих. Хин өнөө сайхан махаа байгаа. Ер нь хуушуурыг хондын махаар хийх. Үгүй юм гоё сайхан. Гэтэ өнөөдөр нэг одоо тийм ийм гээд яриад байгаа юм бол байхгүй. Яагаад тэгэхээр манай монголчууд чинь бүгд айл болгон, өрх болгон өөртөө гэртээ хуушураа хийдэг. Хуушурын мастер болсон шүү дээ. Яг хийж байгаа бодвол өөрийн жоохон онцлогтой хийдэг. Тэний одоо энийг нэг заа сураад авах юм байхгүй. Өөрийнхөө хуушур хийнэ гэдэг. Шүү дээ. За жоо хадуус хийцэн гэдэг жоохон яагаад гэх юм аа дунгаагаад. За ерөнхийдөө гулаа зурчлаа. Одоо сайхан яажгаад амраач. За ингээд гурил болчих чамаа. За нухажгаад амраач. За ингээд гурил болцсон. Махаа бэлт. Махаа бэлжих хооронд энэ маа сайхан амраад байжиг. Одоо цаг болно уу? Цаг 20 минут болно тэр нам байхгүй. Ядуурууд нэгээд амраач. Одоо хэдүүл махаа бэлтнэ. Махаа бэлт. За гурил бэлэн болсон. Одоо махаа машин байна. Махаа машин. Зулнаа. За махмаа ийм сайхан махаар хийж ийм сайхан мах. За ингээд махаа машин чсаа, махаа машин чсэн. За өнөөдөр би хальяар ногоо сонгон гонь перцээр амтлана. За тэгээд амтлахаа дараа таахад харуулна. Махуу сайхан өөхтэй, залуу сайхан жиг хөдөөний сайхан мах. Өдөөс ирсэн мах байгаа. За тэгээд одоо амтлаанд оръё доо. Яа ингээд ах юм гоё сайхан байсан. Гоё. Одоо тэгэл хийндэ. Ч бас ихлэн бах болсон байна. За юм бах чаа. За ингээд махан маань бэлэн амтлаад бэлэн болцсон байна. Гурилаа амраацсан ийм сайхан болж энэ хоёрын завсараа бас баклажана шараад помидор тоогоо салат хийж тавьчихсан. Хуушууртайгаа хольж идэн дээ. За одоо хэдүүлээ гурилаа сайхан болсон. Одоо гурил өстө янз юм болж байна. За гурилдаа үндэг хийсэн жоохон давс хийсэн чихэр. Гурилмаа сайхан амрагдсан байгаа. Жижиг том жоохон тохируулж өгнө. Энэ араа жижиг юм бай. Гэртээ ингээд хуушуурыг сайхан байдаг шүү дээ. Нойд бол уржин бол байдаг чинь сайхан хээр очиж хуушуур моошуур ингээд бүгдээр очиж чинь халуун наранд хуушуур шарах. Тэгэл өөрөөсөө наранд нь хуушуур болох гэсэн шүү дээ. Одоо ер нь бол ингээд ийдэх шаардлага байхгүй. Ингэж дотор нь махын ийгээл тэгээ сайхан юуны мантон боосч чимхэд л дээрээс нь илдээд явчих. Энд дээр нь тос яах хэвээр. Тосон дээр илтэх хэвээр. Амт хоёртой нар сарн гэрэлтэйгөө юу доошур хинтэ. Нар сарн гэрэлтэйгөө ингээ сайхан шиг сайн чимэж өгөөд.
Ингээд сүүл сайн хуушур сайхан шүү дээ. Надад одоо хамгийн их таалагдсан бид нар нэг нутагтаа очиод наашаа явж хат Хинтээ аймгийн нэг важисуу яа. Хинтээ аймаг яг тэр нөгөө нэг хаалганы тэнд нэг хуушур зарж ирсэн. Тэр мөн өстө сэтгэлээс харахгүй ямар сайхан хуушур. Тэгж нэг сайхан хуушур хийжсэн. Нөгөө нэг хуушур нь болохоор бид нар нэг аранга завхаа явж хат бас нэг сайхан хуушур сэтгэлээс харахгүй сайхан юм гэж сэтгэлээс гардаггүй сэтгэлээс гарахгүй хуушураа наадмаа хуушур хийсэн ч гэсэн гэрээ хуушур сайхан илдээд байх шаардлага байхгүй илдэхгүй шүү дээ сайхан гэд мах ихтэй эхлээд одоо яг нөгөө бууцны урил шиг юм уу ингэж илдэхгүйгээр ингэж хийчихэд сүүлд нь яг хайрхай хомод илдээд тэгээд хайртай тавьчихна гэсэн үг. Тэгээд би ер нь хуушурыг жоохон ийм нимгэн яах дурах. Онцлог хөл тэр юусэн. Жоохон зур завтар ингэж. Тэгээд яхлаа тандагт харагдана угаас. Сайхан бахтай. Гоё байх хэвээр. Би жоохон гурилн, жоохон зузаан автар тэгээд нэг бахтай тэл амтлаг идэх дуртай л да. Лайдуул хуушураа адна, уушураа адна. Салаатаа ичнэ. Сая одоо яг наадмын өмнөхөн яруу найрагч болор том ийдсэн. Болор тэрэн дүүгийн шүлгээр адууны ивэл Монгол гэдэг сайхан дуу одоо гаргаж миний шав одоо дэгшмэн дуулсан клип нь хийлээ. Сая одоо наадмаар явсан. Хуушурын дараа энийг та бүхэнд сонсгоно. За ингээд хуушур маань гээд хийгдэж дуустлаа да. Ингээд. Ер нь нөгөө махан сайн жижиглж хийсэн болохоор бол хуушур их амархан болдог. За гэрээ хуушур. Хамгийн гол нь энэ нэг зааварлаад авах юм одоо өөрийнхөө сонирхлуудаа би жишээлбэл ийм сараа зузаан автар тэ маш хамтлагатай хуушурд өөрөө дуртай энэгээр л хийж байгаа. Тэгээд биш манайхан нөө цэнгийн чимэдөрч яруу найрагч мэл хэлсэн байдаг шүү дээ. Мал маллахаа марксизмаар заалахгүй гэдэг чинь хуушур хэлэхвэл манай Монголд хэнийч заалах. Айл болгон хийдэг хүн болгоо хийдэг. Өөр онцлогоор хамтлагаанд бол би одоо халиар хийсэн маш жоохон хар перц тэгээд гонд сонгон тэгээд болчих. Тэгээд давсаа гоё тааруулах хэрэгтэй. За ингээд хуушураа шараад ерөөхдөө дуусчих шүү. Хуушураа шараад дуусчих. Одоо хамтлаад үзье. Нэг өргөн тойрон битүү мах. Яг л өөрөөхөө сонирхлоор яаж юм дөө. Хамгийн гол нь гэхээр би нэмгэн гурилтай жоохон дургу. Гурил нь жоохон зузаан байх надад таалагддаг. Тэгээ амтлага гоётэй. Битүү мах. Одоо ингэ харахад юу битүү мах. Нар сар энэ төр байхгүй. Битүү мах. Тэгээд амт гоё байх хэвээр. За тэгээд ерөөсөө гурилуул яах вэ гэхээр давс жоохон илсэн чихэр өндөгтэй зуурсан. За махны хувьд би юугаар амталсан гэхээр сайхан хоньны сайхан өөхтэй сайхан зөөлөн мах аваад за тэгээд хамтлагтаа би гонд за тэгээд нэг жоохон хар барьж жоохон хамт оруулсан байна. Тэгээд сайхан сонгоно. За тэгээд дээр нь би яг жоохон өнгө оруулах гэж бас амтад чинжүү хийсэн. Амтад чинжүүл одоо яг маханд гоё өнгө оруулж. Би бас өөрөө дуртай л да. За ингээд баклажан. Сайхан помидор нөгөө түрүү баклажан шараад байсан помидор тоон ингээд амталсан. Сайхан салааттай. Үнээр гоё амттай. Чинжүү гэж бүгд байж байна.
Одоо хуушуур үнэхээр гоё амтлаг болсон байна. За ингээд өнөөдөр би хуушуураа бэлтлээ. Одоо та бүхэндээ шинхэн төрсөн Адууны ивэл Монгол гэдэг дуугаа та бүхэндээ хүргэж байна. Тэгээ та бүхэн миний уран бүтээлийг шинтэн сонсоорой. Хуушуur цаг амттай болсон байна. За баяртай. Some